За guys, тэгээд би лайв хийх арга заах чинь. Та нар эхлээд энийг татах хэрэгтэй. Ингэж хийх хэрэгтэй. Ингээд Play Store-оос ингэж хүчингүүдийн таригч энэ дээр дарна. Тэгээд таад орно open гэдэг дээр дарна. Тэгэхээр ингээд application гарч ирж байгаа. Тэгээд энэ application-ыг ингээд нээн. Тэгээд нэг live гэсэн байгаа. Live гэсэн дээр дарна. Тэгээд YouTube дээр нь дарна. За ингээд би өөрөө ингээд энийг бүртгүүлчихье. Start гээд ингээд лайв хийж байгаа. За ингээд баг. Энэ лайв хийчихсэн.